Амлын ёсоор өнөөдөр гоё түшгийг наадмын нээлтийг үзүүлээд бас гоё хоолнд орлон заяа. За. Тэгээ хоёр ах нь ингээл явж байна да. Сайхан наадаарэ. Хуушир сая дээрээ. Аавын ачаар наадам гоё болж байна. Аав нь маш сайн ажиллаж байна. Булчинтай, бэлтгэл хийдэг, хүмүүжлтэй. Йоо, ямар гоё юм бэ? Йоо. Мах ихтэй мэн дээ. Тэгээ өнөөдөр хоёулаа яг миний одоо олон жил үзээгүй наадмын уур амьслыг үзэж байна гэсэн үг. Йоо. Oh yeah, энэ бол миний төрсөн. Нутаг. Хоцроод байна. Ой, натай адилхан бүх байдий. Би бодох юм бэ тий. Сар. Тэрийг өөр дэвждэг. Хотод олоороо сайхан наадаарэ. За, сайн байцгаана уу? Золбоо ТV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Монголчууд та бүхэн маань сайхан наадцгааж байна уу? За, монголчуудаа мэдлэгээ төшөлөөрэй. Булчинтай боллоо. Хотод олноороо сайхан наадцгааж байна уу? За, өнөөдөр 7 сарын 11-ний өдөр түшигт өмнөх жил амлсан ёсороо наадмын нээлтийн ажлыг үзүүлэх гээд зогсож байна. Нэг ч удаа наадмын нээлтийн ажлыг үзээгүй гэсэн. Тэрээс үзэж байгаагүй. Анх удаа. Тий, анх удаа үзэж जैन. Тэгээ өнөөдөр золбоо маань хэлсэн амандаа хүрч намайг нээлтэн дагуулж ирж जैन. Тэгээд баярлалаа өгшөө. Аюу гоё догдолж जैन. Тэгээд ямарсан юу болох нь хамтдаа харцгаа надад ямарч баримжаа алга. Тэгээд юу болох нь хамтдаа та бүхэнтэйгээ анхны реакшнаа золбоо бит хоёр хуваалцах болно. Өнөөдөр бас аюу гоё өдөр байна л да. Бороо ороод, наргу, сэрүүхэн. Өмнөх жил би яг наадмаар 7 сарын 11-нд бас яг цэнгэлтгэхээр алхсан байхгүй. Тэр өдөр бүр нэлээ халуун өдөр байсан. Хөлс цутгаад өнөөдөр бүр үнэхээр гоё өдөр байна. Тийм байна. Аюу гоё өдөр байна. Яг ингээд хуртай хүн хур борооноор гихч иртээ булчинтай ба стадионоор ирсэн шууд ингээд бороо ингээд гоё чихтэй ингээд аюу гоё байна. Догдолж байна. За тэгээд наадмын нээлтийг үзсэн сэтгэлээ дуусаад байгаа үзэгчтэй хаваалцараа. Тэгнэ. Өмнөх жил би үзээд яг нулимс туслуулсан гаалцсан. Аюу гоё байсан. Би бас яг өмнөх жил амьдралдаа анх удаа Монголын наадмын нээлтийг үзсэн байхгүй. Бүр үнэхээр гоё болт юм шиг. Тийм үү. За. Сэтгэл хөдлөөд нулимс туслуулангаа алдаа тэгээд. Манай нөгөө наадмын нээлт үзье гэж бодож ийсэн. Тэгсэн чинь яг 7 сарын 15-нд ирсэн байхгүй юу? Тэр яг наадам өнгөрөөд яг ирсэн. Тэгээд жоохон харамсалтай байсан. Гэтэ энэ жил чиний амлалтаа хүрсний ачаар үзэж чинь. Амлын ёсоор өнөөдөр гоё түшгийг наадмын нээлтийг үзүүлээд бас гоё хоолнд орлон заяа. За. Наадам гэвэл заавал Монголынхоо гоё хуушурыг идэх ёстой, Монголынхоо хоолыг үндэсний хоолыг идэх ёстой. Тэгээ айрыг амсна, цай уулна, хохог идэнэ. Тэгээ хоол байлна. За, бүгд хоёлоо цэнгэлтгээ нэг сайхан тойрцгоо. Тэгээ. Өстой гоё аюу хүнтэй байна. Аюу их одоо асар майхангууд аюу их байна. Тэгээд ер нь бол бороотой ч гэсэн хөл хөдөлгөөнд асрааг байна. Ямар тэрүүр юу байцгаана хэдүүлээ харъя те. За түшигч гадаад дудаа амьдсан, би ч гэсэн гадаад дудаа амьдсан. Тэгээд гадаадаас үзэж байгаа монголчууд маань Монголд яг уур амьсгал ямар байгаа бол гэдэг аюу их мэдхийг хүсдэг байхгүй. Тийм байна. Хоёулаа нэг сайхан цэнгэлтгээ тойроод гадаадаас үзэж байгаа үзэгчтэй нэг уур амьсгал ямар ч тавилтгүйгээр, эффектгүйгээр яг байгаа байдлыг 100% та бүхэнд бодит байдлыг харуулах болно. Хоёр ах нь ингээл явж байна да. Сайхан наадаарэ. Хуушир сая дээрээ. Аавын ачаар наадам гоё болж байна. Аав нь маш сайн ажиллаж байна. Тэгээ цэнгэлтгээ тойроод гоё янз бүрийн юм байна. Хоолны газар хуушур зарж байна, хувц зарж байна, дээлтэй байна тий. Чиний өнөөдрийн хувц бас аюу гоё байна. Өмнө дээлтэй байх, ийм дээлтэй байх чи хараагүй. Тэгээд хизээ ийм дээлтэй болов. Та ер нь жоохон над хэлэхгүйгээр дээлээ шинжил минжлээд байна зүгээр албаарай. Удахгүй наадам болох ч байгаа гээд дээл сонирхож байсан. Тэгээ өмнөх жилийн наадмаар анх удаа дээл өмсч үзээд зөндөө олон хүмүүс аюу гой зөгч ийн гээд тэгээд би ер нь дээлтэй өмсөх аюу дуртай болсон байхгүй юу? Одоо бүр 3 дээлтэй болсон байгаа. Тий. За дээлээ цуглуулгатай болох гэж байгаа юм шүү дээ барыг. Цуглуулгатай болсон. За ийшээ юу байна харъя. Одоо төв цэнгэлдэх маань одоо энэ байж байна тий. Тэгээ ийшээ болохоор бас нэг хитэн асрууд байна. Тэр одоо хоолных юм уу юуныхээ ямарсан
Харъя. Ер нь бол хөл хөдөлгөөн аюу ихтэй байна. Тэг зөндөө үнэтэй. Гэтэ энэ гайгүй болсон байгаа шүү дээ. 8:15 болж байгаа байхгүй юу? Тэг ер нь оройн 8:15 болсон гэхэд ийм хүнтэй байгаа байхгүй юу? Өдөр бүр их хүнтэй. Оройны нээлт үзэж байгаа шүү guys. Тэгээд 2 нээлт өгд юм бэлээ. Өглөөнийх, оройных гэдэг. Тэгээд өнөөдөр бит хоёр оройны нээлтийг үзэж байгаа. Дараа жил хоёулаа өглөөний нээлтийг үзье. Тийм яг үнээр дараачлалынхаа өглөөний нээлтийг үзээд. Тийм байна. За хүн хөдөлгөөн бол үнэхээр ихтэй байна. Тэгэхээр ихтэй сайхан байна уу? Энэ жилийн наадам өстой сайхан болж байна. Миний анхны наадам өстой сайхан болж байна. Монгол хүн яалтчгүй үндснийхээ хувцсыг өмсөөд гоё дээлээ өмсчхөр яалтчгүй цаанаас айгу гоё харагддаг юм байна. Тэгээ би яг өөртөө бас дээл ингэж гоё зогтдог гэж мэдээгүй байхгүй юу? Үгүй ээ. Тэгээ хүмүүс өөрөө магтчихлаа. Чи манайга магтчих. Тэнгууд мэл. Уусаа гоё зогтсон шүү дээ. Аа за. Наас чаа өмнө жил 100 чиний өмсөн дээлэж хараад чамд аюугаа зогтсон. Тийм үү? Тий. Тэгэхээр би харин аюу дуршлаггүй байсан. Нэг юм болсон байлээ. За. Дээлнийхээ бүсийг ингээд бүс бариагүй. За. Тэгээ ингэж дээл ерөөсөө нөгөө яах байсан байхгүй ингэж гоё ингэхгүй байсан байхгүй. Ингээд жоохон баавартаа гарч ирэх. Тий, гарч ирэхгүй байсан байхгүй. Тэгээ тэрэндээ жоохон шүүмжлүүлсэн. Тэгээ одоо би нилээн бэлдэж ингэж байн ингээ яг ингээд үзээд байгаа яг ингээ энийгаа ингээд шалгаад байгаа. Гоё харагдаж. Тэгээ юу нэлээд хичээсэн. Гайгүй чи манайга магталтай яа манайга. Угаасаа тэгээд магтаад байх юм байхгүй өөрөө ийм гоё нуруу туруудаа өндөр царайлаг залуу тэгээд ямар ч хууцсан үсэн зохин модель тэгээд тууштай булчинтай бэлтгэл хийдэг тэг хүмүүжлтэй. Йоо ямар гоё юм бэ. Йоо ингэж магтуулах чи ийм байдаг үлээ. Сайн хөр, сайн аав, сайн найз. Йоо ямар гоё. Яриад байвал дуусах болоос. За баярлалаа өгшөө. Түшгээрээ бол багтгүй. Өстө химрээс хэртэл магтууллаа. За тэгэхээр түшиг битээр гейт нэгээр орох юм байна. Тий. Бүр сонин цаанаас номер 1-ээр ор гинэ. Тийм байна. Яа дугаар муугаар яаж таарад байгаа юм бэ те. Номер 1-ээр ороод за орхоос өмнө хоёулаа хоол идчихэх хөө. Харин чи сайн амар гой хоол ирсэн өлсөд байна. Хоошоор хорхоо. Бүр өлслөө. Яа их газ хоол идчихсэн. Тий, мах зөндөө олон төрлийн хооллоор байлна өнөдөр. Монголын ер нь бест гой хоолны газруудын нэгээр нь оруулсан цай. Янзтай. Хоол идчихээд тэгээд наадмынхаа нээлтийг үзэх. Тэгээ. Би газ хоол идчихсэн. торгон дээрдээ сарнаран хоёрын хооронд 3-400 мянган бэрэнд дэмбэнэр хүүхөө харахуй чигэнд тавдаад байна. Яа тэгэхээр түшигтээ өмнөх жил амлсан ёсоор өнөөдөр гоё түшгийг дагуулад цэвэр Монгол хоолныхаа газар дагуулад ирлээ. За хоолнуудыг хараад ямар сэтгэл төрчих. Намайг ямар газар аваад ирвэ гэж бодогдож байна. Амар гоё харагдаж байна. Янзтай. Янзын баастай. За, альнээс нь төрүүлээд идмээр. Би бүр ингээд амар эргэлдэж байна. Гэтэ хамгийн сонирхолтой харагдаж байгаа юм юу гэж интерес надаа энэ байна. За. Гүзээний хуушур юм шиг байна. Эсвэл харж байгаагүй, идж байгаагүй юм байна. Дараагийн сонирхолтой юм энэ банштай цай бүр амар гоё харагдаж байна. Бүр нэг юм. Дараа нь цөөн гоё харагдаж байна. Ер нь гоё харагдаж байна. Ер нь аюу гоё харагдаж байна. Арааны шүлс гарч байна те. За, шууд хоёул дүүл хоол руу гоё. За тэгээ дуртаагаас аваад идэж болно шүү. За тий хоёлаа эхлээд гэхдээ хуушурнаас эхлэе. Наадам болж байгаа. Тий наадам болж байгаа хуушурнаас аваад. Ёс оглогоос сайхан. Чи юу дэх газар байлаа? Номад. Номад. Номад Монголиа. За. 7 сарын 11-ийн наадмын баяраар чинь монголчууд хуушураал иддэг үстэй. Тийш үү? Наадам хуушур гээл. За амслаа шүү. Яг л наадам хуушур. Тэ. Би өстөн болохоор үнэхээр гоё юм. Нөгөө жоохон махтай байдаг шүү дээ. Нөгөө мим болоодсон шүү дээ. Энэ бол мах нь бол гайг байна. Баавартай байна. Мах ихтэй юм байна. Тэгээ өнөөдөр хоёулаа яг миний одоо олон жил үзээгүй наадмын уур амьслыг үзэж байна гэсэн үг. Энэ гэхдээ амар сонирхолтой байна. Идэж шүү. Идэж явах хөшөө. Амар сонирхолтой хараа guys. Тэ амьдралдаа анх удаа эн чинь бууз мөн баха тий. Энэ тэгээд одоо за энэ нэг утас шиг уяа шиг юм ингэж авч яагаад ингэж байгаа шүү идчих юм. Тэгээ хазлаа шүү. Яа. Тэгээ үзэгчтэй гэж хэлэхэд түшиг битээр нөө хоёулахнаа суугаагүй. Тэр дүүрэн хүмүүс байгаа учраас поло амсчаад тэгээд хуваагаад явуулаад яа. Халуун дээр нь манайхан наашаа суугаар. Наашаа суугаар. Хоёул хуушураа явуулчих. Бас хүмүүс ингээд эхнээсээ муухай хараад шүү. Манай зураглаач, эдитер, мейкап, стилист, фитнесийн багш байна. За өөр Өөр чи программистууд байна, хакерууд байна.
крипто мэрэгчлэнүүд байна, валютын арилжаачд байна. Зөндөө олон хүмүүс. За ингээд цаашаа. За дараа нь. За баяртай цаа. Баяртай цаа. Баяртай цаа үнэхээр гоё харагдаж байна. За мен чанд гоё ажиллаад өгье. Энэ тэгээд харахад бол юутай юм байна? Борцтой, махтай яг нэг жинхэнэ Монгол юм баавартай. За. Ямар Яг л Монгол цай байна да. Тэгэд энэ хоолны газрын давуу тал нь юу вэ гэхээр ерөөсөө амтлагч хийдгүү. Тийм. Янз бүрийн амтлагч хийхгүй. Яг зөвхөн Органикаар гэсэн үг. органик тэгээд Монгол хоол гаргана. Дадаад хоол гарахгүй. Харин тийм ингээ харсан чи яг ингээд нэг яг л Монгол хоол байна шүү. Цэвэр бүр Монгол хоол байна шүү. Тийм байна. Яг гоо зөөлхөн амттай. Ваа. Өстой гоё яваад. Тийм байна. Ер нь амтлагч айгуу тийм зөөлхөнтэй юм байна. Мэдэгдэж байна. Амтлагчаар зодоогүй гэдэг нь мэдэгдэж байна. Би шууд хорхог руу орлоо. За хорхог руу орё. Шууд хорхог руу орё. Надаа. Окей. Чөө хэдэн нэстэ зөө? Мэднэ. Хорхны өгч гоё шүү дээ. Йоо. Йоо. Нэр бүр үгээр илэрхийлэх юм аа. Энэ арай өөр юм те. Аа гоё. Энэ бүр ингээд энэ чи өөхт хоёулаас амдаа исэн шүү дээ. Чи бүр ингээд Янз юм бааз. янз. Вау. Багш. Баярлаа. Хатам. Халуун байна уу? Хатам. Манай өөр аа. Адаг тийм шүү халуун шүү. Яа энэ нэр ямар гоё амттай юм бэ? Хөөх. Гайс таад өөртөө ирж ямч үзэрэй заяа. Үнэхээр өөр. Миний баг амьдралдаа ийдсэн жоо худлаа сонсгож магадгүй. Гэхдээ ер нь бол амьдралдаа ийдсэн хамгийн гойхоо гэж магадгүй шиг нь бол. Нэг юм байгааз яаж хэлэхээр юм гоё хийж ийн. Амдаа гэл юу вэ? Баг ингээ уусаад гоё ингээд шууд ингээд яг гоё ингээ орж иш шууд зүгээр ингээд амд ороод уусаал. За ногоог нь авсан. Мэн чаа гоё газар дагуулсан юм уу те? Чист гоё газар дагуулж ирсэн байна. Чамаг ийш авчирсандаа бас баярлж байна. Гоё амсандаа хүрсэнд бас баярлалаа гэж. Мөнгө өгөө. Чи таан гэвстэй таан гэж мөнгө нэгээд гэх хүмүүс нэрээ. Тийм бол үнэхээр хорхогүй шүү. Би ингээд овоо идсэн мөртлөө бүртгэж идмээр санагдаад байна. Мэн энийг нэгтчих бүртгэн шүү. Энэ хараа бүр доор нь гоё бүр хараа. Та нарын хорхоноос нь идсэн. Чулуун бүр ингээд амттай. Йоо хараа. Баавартай харалтаа ёо. Энэ хуух муугтайгаа бол үнэхээр гоё. Аа энэ нэрээ дараа ийш ирж заавал. Би энийг бол заавал идэнэ. Дараа орж ийн идэхэр юм тий. Янз юм байна нэрээ. Хэлэх үгүй. Наа чи юу юм? Гал. Оо баавартай. Йоо. Стянцтай шүү тий. Хоёрын даднаас жоохон хуваагаад юу чи. Чи заман чи да. Яа нэрээ. Наад нэг утгаар нь хийж байна. Тэг жоохон том төсөд өгч байгаа жоохон. Үнэ чи амар жагаад байна. Яа энэ хорхог болстой бүр үнэхээр яах вэ? За мань цуваа гэж чадахгүй. За тгий. Мөнгө агент нэг юм уу? Тгий мөнгө авч ачи. Мөнгө агент хийлээгээд урд загнуулт юм болов? Гайваа зүгээр адилхан аягч. За цөв тэр дуртай бай. Миний хамгийн дуртай хоолуудын нэг бол цөв. Тийм үү? Хойд адилхан юм байна. Тийм. Цөвөнд бол яг гоё хийсэн цөвөн бол бүр идэхээр ууралж ийс уур урт гарчдаг. Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Монголчууд ч нэг цөөвн сайн зэгсэрдэг бол тэгээд нөхөстөө болчихсон шүү дээ. Ер нь үнний ортой шүү ер нь. Эрэгтэй хүн бол ялангуяа хотоодонд ер нь нэлээд
Ер нь ингэж нөлөөлөгддөг. Эр хүний ходоод орно гэж үг үү? Тий, ер нь бол тэрэнд бол ер нь итгэдэж шүү. Аха. Яг үзэгчд маань бас мэдхийг хүсэж магадгүй. Та бүхэн нэрээ тоглоомчгүй энэ хорхыг заавал ирж идэж үзээрэй. Тэгэхээр байршлын та бүхэндээ хэлье. Их дэлгүүрийн баруун талд Мантха зочид буудлын 2 давхар Nomad Mongolia хоолны газар ирээд хоолны нэтээр үнэхээр гоё амттай. Гоё байна. Тийм. Янз юм байна. За ялангуяа ирээд бүр заавал хорхын дээр зүгээр амрууга хийгээл Нэр сая яг жигнэс уулгаалт шүү дээ. Нэр төсөөлөөгүй юм шууд уулгаалт гарсан. Чи бас би амдаа баг ингээд нэг үүлэн дээгүүр ингээд хөвгдөн шүү дээ. Ингээд дотроо ингээд вау гэдэг. Өөр дэг тийм хол идэв юм байна. хоо. Хүн биш дээ. Хайртай хүнтэйгээ хоол идэх үед хамгийн их аз жаргалын допамин ялгардаг гинэ. Байж том яг үнэн бахна чинь. Бүрийн бүр судалгаа гаргасан нэр юм байсан. Бүр хамгийн их допамин ялгардаг үе яг хайртай хүнтэйгээ гоё юм яриад манайс амар допамин ялгардаг юм. Тийм үү. Тийш ер нь ингээд яг өөрөө гэр бүлэрээ гоё хоол идээ гоё ажиллаа дуусчаар тийм. Тэгээд ингээд хоол чаарч байгаа шүү дээ. Тэгээ хоол идэх хамгийн гол бас аз жаргал Хамгийн гоё нэг. ялангуяа үзэж байгаа гоё ажил хийж бүтээж байгаа тийм. Тэгээд өөрөө ингээд хоол идэж байгаа шүү дээ. Хамгийн аз жаргал. Гоё наа. Баярлаа. Стоо чамаас баярлаа. Амлалтнаа хүрсэн баярлаа. Маа толгойч амлалтнаа хүрдээ ирэх юм биш үү юу наа. Яна яг үнэнгээ хэлээ. Мартцсан байсан. Яг их мартсан байсан л та. Мартцсан байсан гэсэн төшиг над руу явуулаад. Би бүр яг Чи надаа амлалтаа санахгүй нөө гэдгсэн би. Юу илээ гэж сандаг уу? Тэгсэн чи бүр нэр тийштэй санаа өгчтэй. тэг тэгсэн чи бүр тэр бичлэгийг скриншот хийж байгаа. Скрин рекорд хийж байгаад явуулсан байсан. Гэтэ яг амлалтнаа хүрлээ эцсэн. Чи хэлээгүй бол яг маа мартахгүй. Хэлээг бол тэгэл мартсан шүү дээ. Завгүй явж байгаа хэлтэй. Манайс ойлгочлаа бол та. Тэр хүүхдүүд аль наашаас юу мэдж байгаа шүү дээ. Тэр хүүхдүүд за. Яхнаад идэгтэй. Үзэгчдээс асуумаар байна. Манай хөл бөмбөгийн дасгалжуулагч айрг ус болохгүй гэсэн байхгүй юу? Одоо наадмын амралт эхэлж байгаа шүү. Та нар айрг ус болохгүй шүү. Ингэж их бэлтгэл хийчихэд айрг уух юм бол бэлтгэсэн бүгд байхгүй болчих шүү гэхгүй юу? Тэгээ бид хойд ойлгоогүй л дээ яагаад гэсэн юм бэ? Айрг уухаар яагаад сөрөг хөл бөмбөгчдөд сөрөг байд юм уу? Төшгийн талаар мэдгүй. Мэн зүгээр таамаглал байна. Таамаглалыг бол одоо бөхчүүд айрг аяг уугаад нөгөө хоол идэхгүй айрг уулт тэгэл ингээл гой болоод байж та. Спортны ялгаа баг. Одоо хөл бөмбөгч аяг хөнгөн спорт ч тэ. Тэгээ маш их гүн. Маш их ингэж хөдөлгөөнүүд хийдэг те. Огцом холын хөдөлгөөн хийдэг. Бүх болохоор юм суурны спорт юм. Суур хүчтэй энэ яг мэдээж эрчимтээс хийж байгаа ч гэсэн. Тэгэхээр нэг тэрэнд л нэг юм ялгаатай юм байгаа. Тэгээс бол үнэхээр л биеийн сайн бол биеийн сайн л байгаа ш тийм үстэй. Тэгэхээр нэг хурдан юм амар их бүдэх хүнд айрыг жоох ингэж сүр нөлөөлдөг ч юм уу тийм байгаа л гэж би зүгээр таамаглаж байна. Таамаглаж шүү. Мэдж байгаа хүмүүс байл комент хийчих үгтэйгээрээ. Би бас харна надаас аюу сонирхолтой санагдаж байна. Энэ юу вэ штэ тийм ш нөгөө 5 цулын шүлэг. 5 цулын шүлэг. Мань 5 шүлэг шүү байхгүй. Тийм үү. Тийм. Би ер нь жоохон нэг 5 цулын гиз мэдснээс жоохон юу юм шиг тий. Жоохон нэг хорц өндөртэй болохоор ерөөсөө идчих юм санаа. Мань бол дуртай. Аха. Аюу дуртай ер нь бол 5 цулын цоо өнтер гэдэг байж та. Тэг ер нь дуртай. Яг л 5 цулын шүү. Энд юм. Янзын. Яг л 5 цулын шүү. Энэ юу вэ шүү? Омск Китай юу шүү? Омск Китай юу? Мөн үү? Омск Китай гэж амар гоё шүү. Тэгэхээр чи гидсний төрлийн юм иддгүй хүнд ямар юм бол манайс сайн мэдэхгүй л байна. Ер нь бол миний хамгийн дуртай идэх махны төрлүүдийн нэг. Адууны гиз гэсэн үг байхгүй юу? Ер нь бол Омск Китай гэхлээр. Тэг жамс үзгүй. Дамсаа үгүй. За, нэг идэд үз. За, золбоо амжилтаа анхны удаа Омск Китай идэж байна. Реакшны харцгаая. Арай том байна. Арай том байна шүү. Амар хурц өндөртэй юм шүү дээ. Мөн байна, Омск Китай мөн байна. Айгуу хурц өндөртэй юм. Ер нь жоохон хурцтай. Гэтэ чи жоохон яг яагаад үснээрээ анхны удаа идэж байгаа юм чи. Гиз иддгүүн жоохон юу гэж арай хурц гэж магадгүй. Жоохон хурцтай нөө тий. Тийм тэгэх бах. Манд нь бол амар таалагддаг. Сэтгэл нь яг цадна гэж ярьдэн шүү дээ.
Одоо л яг миний хувьд гэсэн сэтгэл яг чадсан байгаа байхгүй. Ер нь бол ингээд гоё чадсан болцсон, хаанцсан. Тэгсэн мөртлөө ингээд одоо нэг шунаад идэх юм уу? Тайлбар санагдаад ингээд. Дүүл чинь сэтгэл чинь цадаагүй юм шүү. Тэр сэтгэлийн чадаагүй. Тий. Би чинь цадсан сэтгэл нь цадаагүй. Ходоод чинь цадсан сэтгэл чинь цадаагүй болдог байхгүй. Цадсан мөртлөө шунаад нэгдэг чинь. Ходоод чинь цадсан сэтгэл чинь цадаагүй байхгүй. Тийм байна. Эсрэгээр юм байна. Тэгээ миний би махбод цадсан болцсон ингээд тулцсан мөртлөө сэтгэл ингээд идмээр байгаа маань тий. Тийм гэж юу? Даж маань жоохон бодолцох юм. Чи өөрийгөө сайн сонсох шүү. Залбаа. Чи яг юу сэтгэл чинь нөө ходоод чинь нөө. Ямар сони. За бодъё да. За маань үргэлжлүүл идээд жоохон. За идэж байгаа байлаа. Идээд байлаа. Аа. Оо сайхан байна, сайхан байна. Золбоо нэр энэ 100 хэр хөдөө гадаа явах гэж байна. Одоо яг ер нь 100-ы чи ер нь одоо хэр удаа энд байх байлаа ер нь. Буцах уу? Тэр нь төлөвлөгөөтэй байсан чинь ер нь жоохон сонгол магадгүй гэдэг болчихвол. Сайн ба чамаа сонгол би баярлна гэж шүү. Гэтэ дараач тэр бүр ирчих магадгүй. Тийм үү. Тэр яг хэлэх зөөр одоо ингээд гайгүй те. Чи үсгтэй нуусан бол гэж байхгүй шүү. Яг л бүх юмаа ярина шүү. Надад нууц байдаггүй. Тийм шүү. Миний амьдрал та нарын амьдрал, та нарын амьдрал миний амьдрал. Мань бол чамаа яг Монголдоо гоё ирээсэй л гэж хүсэж байна. Ер нь бол тэгээд эртэн гоё Монголдоо гоё ааж төрөөд гоё уучраа болоо те. Яг ингээд суурших юм бол бас гоё л авах. Ер нь ойрхон байвал гоё гэдэг шүү. Түшигтэй. За тэгээд түшигтэйгээ үнэхээр гоё хоолны газар орж ирээд гоё хоол идлээ. Тэгээ наадмын бас нэг яалтчгүй чухал хэсэг бол гоё хуушуураа идэх. Гоё Монголынхоо хоолыг идэх те. Яг бүр үнэхээр гоё амтархан би өстөө тултлаа идлээ. Нөө сэтгэлийн цадаад байгаа юм уу? Би мах бодон цадаад. Тэгээ одоо бүр тэрийгээ тэгээ жоохон нухацтай бодож үзэж байгаа дараа хариулна. Тэгээд бас түшигтэрийг гоё хоолныхаа газар урьсан. Номад Монголиагийн хамт олондоо бас баярлаа гэж хэлмээр байна. Бүр үнэхээр гоё хоолтой байлаа. Тасархай хоолтой байлаа. Хоолнд нь бүр яриад ах юм алга. Тэгээд дараа заавал ирж хоолнуудаас нь дахиад иднэ. Ялангуяа хорхог бол зүгээр дараа юу н орж ирэх юм байна. Ер нь бол ярих юмгүй байлаа. Маш их баярлаа. Гоё хоолоор дайсан. За хоёлоо явж наадмаа үзэх үү? Тэгээ. Хотод болоороо сайхан наадаарэ. За тэгэхээр төшөлтөөр цэнгэлт хүрээлэн дотор ороод ирлээ. Одоо 8:30 болж байгаа. 9-өөс наадмын нээлт ихсэн. Одоо гоё бүх барилдаж байна. Энэ хэдийн даваа явж байна одоо. Хэдийн даваа гэх сайн мэдээ. Анх удаа бүхүүж байна. Бүхий чинь бас зайнаас үздэг юм биш үү? Ингээд телевизээр харлаар аюу ойрноос байдаг тий. Камераар татаа харуулж байгаа. Тийм байна. Тэг сонирхолтой байна. Одоо аюу цөөхөн бүхүүлсэн биш. Тэг Монгол бүхчүүдээс ямар бүхт хэмждэг вэ? Натай адилхан бүх байдیں۔ Би бодсон гэдэг. Тэр ер дэвждэг. Тэгээс бол ер нь бол бас ингээ шинэ бүх гараасаа гэж би бас өгсөн байхгүй. Тэгх тусам өрсөлдөө ихтэй ингээд бүр ингээ доороос ингээ залуучууд шижигнээтэй ингээд гараад улмал одоо Монгол бүхийн чанар ингээ өснө. Тэгээ тэр утгаараа ер нь л тэгж энэ да. Миний хамгийн дуртай бүх ингээс тийм хангаа авраг. Яг тэгэхээр манай хамаатан баггүй. Тийм үү? Манай хамаатан. Чиж түүл бүхийн удамтай юм биш. Бүхийн цустай юм биш те. Хангаа чи ховдих штэ. Манай ээж ховдих юм баггүй юу? Тийм чи бас ховдих юм биш те. Манай ээж ховдих болохоор Сүхбаатрих. Тийм үү. Хоёулаа аав талаас нэг ижлэх юм байна. Тийм. Манай аав ч бас Сүхбаатар байхгүй. Сүхбаатрих юм. Тийм ба чи яг надад адилхан харагдаад. Тэгээ намайг Сүхбаатрийн золбоо гэдэг байхгүй юу? Тийм үү? Тийм золбоо. Аав чинь Сүхбаатар гэдэг бас Сүхбаатар аймаг. Тэгээд хангаа авраг барилж байгаа бох те энэ жил. Барилж байгаа хаа. Барилж байгаа. Тэгээ хангаа аврагт хамгийн дуртай манай хамаатан юм. Монголдо ирээд төшиг маань сайхан ингээд стадиондоо ороод ирсэн. Гоё Монгол бөхөө үзээд гоё монголчуудтайгаа хэсгэл гоё уустай. Гоё сайхан хоол идчихлээ. Тэгээ өстой гоё хоол идлээ. Тэгээ Монгол хоолоо идээд Монгол бөхөө үзээд Монголын маань уламжлал ямар сайхан юм бэ гэдгийг бол сайхан ингээд бодоод байж яг л утгаараа Монгол наадам ямар өдийг гоё харж юм гэж байна. Одоо гоё найз нь ингээд гоё Монголынхаа гоё хөдөөгөр юу гарна явна хэд хоногоос. Тэгээд тэгэх юм бол тэгээл гоё
өмнөх жил амжаагүй юмнуудаа гоё хийж үснэ. Очоогүй газруудаараа гоё орч үснэ гэж бодож байгаа. Чи гоё хамт явал та. Чи гоё хамт явж амар л та. Энэ золбог та үзэгчтэй та золбог үзэх хэлтэй золбог жоохон амар гэдэг ингээд ажил гэдэг ингээд толгоогоо амраахгүй яа. Хамт хөдөө явъя гэдэг явахгүй. 7 хоног би золбог аваа хийчихье. 7 хоног бичлэг байхгүй шүү. За. За. Тэгээ удахгүй наадмын нээлтээр ууцгаа. Сайхан норнод хойд зүг чилиг басан ан хөвч однод миний жаргал номны өргөн гойвод өмнө зүгийн мандаа олсон хэлсэн матан дааноо хэрхэн онтоо тонцаг аримөр мод хотолт ийм болсон горих болдог ашаано хүчгэл оорийн гүн цэнхэр нород хүммалтын унда басан тойрон бүр дуусноо хөдөө хэлцээд мөн ходи бараа харагдан ноён шонгсайд бод хүний сэтгэл тэнийсэн ууч мих таамлууд хатгал хооронд халын одом нота карбах насаа хөдөө волтайч гүрээс аратан насан ортор чидод бүдэг муадот үнди сайхан бадано чин тогтсон ордон мөнгө зарны дээр мөнгө чин гэлцэн ганцар За тэгэхээр Монгол улсын маань үндэсний баяр наадмын нээлтийн ажиллагаа өвөгээр өндөрлж байна. Төшиг убаа сэтгэлээ хуваалцаарай үзэгчтэйгаа. Нээлтийн оройны нээлтийн ажиллагаа бол гайхалтай боллоо. Ер нь бол нэг цөөхөн үгээр хэлбэл нулимс цэглэнтэл их орноороо тэгж байгаа сте багтаж байна. Ер нь 2-3 удаа нулимс цэглэнлээ. Огшлоо. Тэгээд монголчууд маань ямар их гоё байгальтайгаа тий ингээд соёл байгальтайгаа гоё холбоотой ямар гоё арт түмэн юм бэ гэж бол барахлаа. Тэгээд одоо ингээд Монголын бүх өнцөг болон бүрэнгийн одоо уртын одоо ардын дуу бүжиг юу гэдэг те бүхэн ингээд холбогдсон маш гоё нээлтийн арга хэмжээ болж өндөрлөө гэж харж байна. За яг сая наадмын үйл ажиллагаанаас яг энэ хэсэг нь надад бүр үнэхээр таалагдсан гэсэн хэсэг байна уу? Ер нь морьтой хэсгүүд маш гоё санагдлаа. Яг үнэ. Морь ингээл гоё энергитэй гоё байгалийн тийм зэрлэг гоё энергитэй. Тэгэл тэр морин дээр зүгээр ингээл өсөж харайж байгаа хүмүүс. Тэгээд ер нь маш гоё байлаа. Ер нь маш гоё байлаа. Ер нь ингээл гоё амар гоё сэтгэл төрж байна. Их орноороо бахарах. Тэгээд хажуугаар нь монголчууд маань хоорондоо ийм найртай л байгаасаа гэсэн бод яагаад ч юм төрлөө. Тийм үү? Ийм гоё байгальтай, ийм гоё одоо өв соёлтой бид нар ингээд дотроо л ийм найрамдалтай байх юм бол энэ гоё соёл улмал үнцэнтэй болно гэсэн л ийм нэг яг тийм бодол төрлөө. Ийм нэгдэл, ийм найрамдал гэдэг зүйл ямар чухал юм бэ л гэж бодон суулаа сая. Өнөөдөр яг наадмын үеэр надад яг хамгийн таалагдсан хэсэг нь юу байсан гэж. За. Хар сарнагийн
Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон гэдэг үг шүү дээ. Тэр дууг сонсоход бүр өөрөө ирэхгүй бүр босоо сансар Гоё самбаа. үү, харин тий. Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон. Oh yeah! Энэ бол миний төрсөн энэ бол миний төрсөн. За ямар ч өнөөдөр төчтэйгээ гоё Монголынхоо үндэсний баяр наадмыг үзлээ. Тэгээ гоё хамтдаа хоолнд оруулаад наадмаа үзүүлээд өмнөх жил төшгтэй өгсөн амлалтаа биелүүлсэндээ бас үнэхээр баяртай байна. Тэгээ найзтайгаа бас наадам үзсэн гоё байна. Сэтгэл өндөр байна. Дараа жилийн наадам гэсэн хоёул хамт үзээд хөө. Харин тэгмээр байна. Ер нь бол дараагийн удаа бас монголчуудыгаа ч гэсэн гоё энэ өв соёлтой Монголынхаа өв соёлтой танилцаад наадмынхаа нээлтүүдийг наадамтайгаа гоё ойрхон байгаараа гэж хүсмээр байна. Тэгээ золбоодоо маш их баярлалаа. Өстой гоё хоолнд оруулаад, өстой өнөөдөр намайг өстой гоё зугаацууллаа, өстой гоё огшууллаа, омогшууллаа, хөөрөглөө, уйраалаа. Я баярлалаа. Зүгээр. Ямар ч сан амлалтаа биелүүлээ. Тэгээд Локто минь хамт гэсэн үзэгчтэй маш их баярлалаа. Өөр хэлж яах юм бэ үзэгчд? Монголчуудаа гоё эртээ бүтгээд лайка дараарай. Бид хоёртой хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээ эцэстний хэлэхэд бол нэг зүйлийг өөрөөсөө гоё монголчуудын хоорондоо ийм найрамдалтай байгаасаа л гэж яг чин сэтгэлээсээ хүсэж байна. Энэ гоё олон соёл, энэ гоё олон үндэстэн ухсаатан хүмүүс хоорондоо л ийм найрамдалтай байвал тэгээ бус нь бол яг тийм ээ тэгж л бодож байна. Өстой гоё үг хэллээ. Тэгээ би бас яг түшгийн үгэн дээр хүч нэмээд монголчууд эвтэй байхдаа хүчтэйгээд хоёлоо өнөөдрийнхөө бичлэгийг дуусгах чав. Тэхүү. За 1 2 3 гин гут хэлсэн шүү дээ. 1 2 3 монголчууд за энийг монголоор 1 2 3 аяа гин гутлаа шүү дээ. Яа чи хэлээ. За монголчууд эвтэй байхдаа хүчтэй. За 1 2 3 и монголчууд эвтэй байхдаа хүчтэй. За тэгээ өнөөдрийн наадмын Локто минь хамт үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Залбоо ТV-тэй дараагийн хавчдгээр уулзлаа. Түр бай. Бай хамт хэлтэй. За. Ийм олон бичлэг хамт хэлсэн. Чи яас микс нөө? Зүрх. За. Окей. Би энэ чав инк болов гэж бодоод зүрхээр дуусна. За тэгэхээр. За тэгвэл бүгдээрээ Залбоо ТV-тэй дараагийн хавчдгээр уулзлаа. Түр бай.